Дэлхийн хамгийн муухай жигшүүрт 20 хоол. Бидний хувьд өглөөний цайнд дуудаг уламжлалт хярам, эсвэл үндэсний тансаг зоог болох хорхог, боодог, чансан толгой зэрэг гадны хүний нүдээр хачин жигтэй харагдаж магадгүй. Яг үүнтэй адил дэлхийн өнцөг болон бүрт нутгийн иргэдэн амтархан иддэгч өөр соёлтой улсынханд аимшигын гэмээр санагддаг хоолнууд олон бий. Тэгвэл дэлхий дээрх хамгийн муухай 20 хоолыг энэ удаа та бүхэнд танилцуулж байна. 20. Хагис. Дэлхийн нийтийн хувьд жигшүүрт хоолны жагсаалтанд багтдагч монголчууд бидний хувьд маш дотн танил амттай нэгэн зоог бий. Энэ бол Шотландын үндэсний бахархал болсон хагис юм. Хагис нь үндсэндээ хоньны дайвар бүтээгдэхүүн болон үр тарианы холимог юм. Хоньны 5 цулыг сонгон, овёос болон халуун ногоотой холж татаад хоньны ходоо дотор чихэж 3 цаг орчим буцалгаж болгодог хоол. Шотландчуудын хувьд хагис бол үндэсний бэлэгдэл бөгөөд жил бүрийн 1-р сарын 25-нд алдарт яруу найрагч Роберт Бёрнсны мэндэлсэн өдрөөр үндэсний хувцастайгаа цуглаж энэ хоолнд зориулсан хагист зориулсан үг хэмээх шүлгийг уншин виски ууж баярладаг уламжлалтай. Сонирхолтой нь Америк нэгдсэн улсын хуулиар малын уушгийг хүнсэнд хэрэглэхийг хориглодог тул уламжлалт хагисыг тус улс руу импортлох, тэнд хийхийг хуулиар хоригложээ. 19. Куй. Куй бол Перу, Эквадор, Боливи зэрэг Андын нурууны бүс нутгийн иргэдийн хэдэн мянган жилийн түүхтэй хамгийн алдартай уламжлалт зоог юм. Гадаадын жуулчдын хувьд харагдах байдлаасаа болоод жигшүүрт хоолны жагсаалтанд багтдагч Андын нурууныхны хувьд энэ нь баяр ёслолын тансаг эдээ билээ. Энэхүү хоолыг хийхдээ далайн гахыг гаргаад үсийг нь зулгааж цэвэрлэн дотор эрхтнийг нь авсны дараа бүтнээр нь бэлтгэдэг нь жуулчдыг хамгийн их цочирдуулдаг. Хоёр төрлөөр хийдэг бай Куй чактадо гэдэг нь тосон чаржигнуур болгон шаарддаг. Харин нөгөөх нь Куй ал хорно буюу бүтнээр нь шорлож гал дээр эсвэл зууханд шарж болгодог төрөл юм. Перуд Куйг өдөр бүр иддэггүй. Харин хурим төрсөн өдөр уламжлалт баяр ёслолын үеэр хүндэт зочиндоо барьдаг гол хоол билээ. Куско хотын алдарт Сабор дугуйнд байдаг сүлжээ оройн зоог гурван зургийн хуулбар дээр Есүс Христ шавнырынхаа хамт ширээний голд Куй шарж тавьчихсан байгаагаар дүрсэлсэн байдаг нь үнийг гэрчлэнэ. 18. Хулсны охтон. Хулсны охтон бол Хятадын өмнөд хэсэг, ялангуяа Гуандун, Гуанси муж болон зүүн өмнөд Азийн орнуудад эртнээс идэж ирсэн нутгийн иргэдийн дунд маш алдартай уламжлалт хоол юм. Манайхаар бол амтны хувьд тарвахтай маш төстэй гэж ойлгож болно. Харагдах байдлаасаа болоод барууныхны жигшүүрт хоолны жагсаалтанд ордогч Азийн зарим бүс нутагт үүнийг эрүүл мэндэд нэн тустай тансаг маханд тооцдог. Хулсны охтон нь ердийн бохирын харах биш. Зөвхөн хулсны үндэс залуу нахиагаар хоолдог, цэвэрхэн, өсөн хижээлтэй том хэмжээтэй мэрэгч амтын юм. Биеийн жин нь 1-4 кг хүрдэг. Хятадын уламжлалт ангаах ухаанд хулсны охтны махыг хүний биеийн хорыг гадагшлуулж, хотоод гэзсний ажиллагааг дэмждэг гэрчүүдийн чалхыг сайжруулдаг дээд зэргийн хүнс гэж үздэг байна. 2020 онд COVID-19-ийн цар тахалтагдах үед Хятадын засгийн газраас зэрлэг амьтдын зах зээл тэр дундаа сарсан багваахай хулсны охтон зэрлэг амьтдыг вирус тээгш байх магадлалтай хэмээн үзэж хүнсэнд хэрэглэхийг албан ёсоор хуулиар хориглосон юм. Үүнээс болоод Хятад даяар байсан мянган хулсны охтны фермүүд хаагдаж өнөөдөр Хятадын зоогийн газруудад үүнийг идэх боломжгүй болсон. 17. Ширако. Японоор ширако гэдэг нь цагаан хүүхдүүд гэсэн утгатай бөгөөд харагдах байдал нь хүний тархитай төсөөтэй байдаг. Жуулчид гарлал үүслийг нь сонсоод дэлхийн хамгийн муухай хоолны жагсаалтанд оруулдагч Японы хоолны соёлд үүнийг өвлийн улирлын хамгийн үнэтэй амттай дээд зэргийн десерт зууш гэж үздэг. Ширако бол эр загасны үрийн шингэний ууц юм. Ихэвчлэн тара, фугу, анко болон салмон загаснуудаас гаргаж авдаг. Ширако бол хямдхан хоол биш. Харин сайн чанарын фугу загасны ширако дээд зэргийн ресторануудад маш өндөр үнээр зарагддаг. Шинжлэх ухааны үүднээс ширако нь цэвэр уураг, витамин Б, нуклеин хүчлээр маш баялаг тул Японд үүнийг арьс залуужуулдаг хөгшрөлтийн эсрэг, эрчүүдийн чалхыг сайжруулдаг шидтэй хүнс гэж үздэг байна. 16. Вичети авгалтай. Вичети авгалтай бол Австралийн уугуул иргэд болох аборигенчуудын хэдэн мянган жилийн түүхтэй хамгийн алдартай уламжлалт зоог юм. Харагдах байдал нь эрхийн хуруу шиг бүдүүн, том цагаан өвт учраас жуулчдыг хамгийн ихээр цочирдуулж, жигшүүрт хоолны жагсаалтад тогтмол багтдаг. Гэвч хэрэг дээрээ энэ нь байгалийн цэвэр уургийн уурхай болсон маш тэжээлэг хүнс юм. Энэ нь ердийн нэг өт биш бөгөөд Австралид байдаг Вичети ба шимэх модны үндсэнд үүрлэж түүгээр хоололдог том эрвээхэн авгалтай юм. Авгалдайнууд модон дотор 1-2 жил амьдрахдаа модны шүүс, голыг идэж томордог бөгөөд уугуул иргэд үндсийг нь ухаж гар аргаар түүж бэлтээдэг.
Австралийн уугуул иргэд үүнийг түүхийгээр мэдэх тохиолдол ч маш их байна. Гадаад төрхөн аимшигтай ч шарж идсэн жуулчид амтыг нь маш өндөр үнэлдэг. Шинжлэх ухааны үүднээс вичетийн авгалтай нь цэвэр олеоны хүчил болон маш өндөр уургаар баялаг. Ердөө 10 ширхэг авгалдаа идэхэд насан турш нэг хүний өдрийн уургийн хэрэгцээг бүрэн хангадаг байна. 15. Хоньны нүдэн ундаа. Хоньны нүдэн ундаа нь Монгол үндэстний хоол ундааны соёлд хамаардаггүй ба харин манай урд хөрш хятад, ялангуяа Өвөр Монгол болон хятадын зарим нутгийн гудамжны хоолны соёл болон Төв Азийн зарим бүс нутагт тусгайлан бэлтгэдэг сонин хачин экстрим хоолны нэг юм. Гэхдээ олон улсын нэршил нь Mongolian Mary эсвэл Mongolian Hangover Cure гэж нэрлэдэг энэхүү ундааны олон улсад түгсэн домог нь Чингис хаан болон түүний цэргүүд шарталтаа тайлах гэж уудаг байсан хэмээх домог ба энэ нь түүхэн баримт гэхээс илүү сонирхолтой strange fact юм. Манай уламжлалт эдэн ундааны соёлд хоньны толгойг чанаж идэх ба нүдний цагааныг зарим газар бүхлээр нь идэх ёс байдагч нүдийг нь улаан лойлын шүүсэнд хийж хоньны нүдэн ундаа болгон уудаг ёс заншил байхгүй билээ. Харин сонин хачин хоолны жагсаалтад дэлхийд даяар Монгол гэдэг нэрээрээ нэлээд дээгүр бичигддэг сонирхолтой түүхтэй ундаа юм. 14. Lutfisk. Lutfisk нь Скандинавын орнуудаас гаралтай дэлхийн хамгийн өвөрмөц бөгөөд хачирхалтай бэлтгэх аргатай уламжлалт загсны хоол юм. Ерөнхийдөө энэ нь шүлтэнд сойж царцаамаг шиг болгосон хатаасан загас. Lutfisk-ийг хийхэд маш их хугацаа төвчээр шаарддаг бөгөөд үйл явц нь бараг л химийн туршилт шиг явагддаг. Эхлээд сагамхай загсыг салхинд хатааж бэлтгэн. Дараа нь хатсан загсыг зүүлрүүлэхийн тулд 5-6 хоног хүйтэн усанд сойно. Үүний дараа загсыг натрийн гидроксидын уусмалд буюу шүлтэнд дахин 2 хоног сойдог. Энэ шатанд загас маш өндөр шүлтлэг буюу идэмхий болох тул шууд идвэл хордож өгдөг байна. Сүүлд нь загсыг идэж болох үе аюулгүй болгохын тулд дахин 4-6 хоног цэвэр хүйтэн усанд сойж шүлтгийг нь бүрэн угааж цэвэрлэнэ. Бэлэн болсон Lutfisk нь загас шиг биш, яг л царцаамаг шиг болдог байна. Өнөөдөр Lutfisk нь өдөр тутмын хоол биш, харин зул сарын баярын уламжлалт хүндэтгэлийн зоог юм. Скандинавын орнуудад зул сарын уур амьсгал ороход хүмүүс гэр бүлээрээ цуглаж энэхүү өвөрмөц хоолыг идэж заншижээ. 13. 100 наст өндөг. 100 наст өндөг бол хятадын хоолны соёлд 600 гаруй жилийн түүхтэй дэлхийд маш алдартай уламжлалт 100 шив. Бусад улсынхан харагдах байдал хурц үнэрээс нь болоод 100 наст өндөг эсвэл ялзарсан өндөг гэж нэрлэн хамгийн муухай хоолны жагсаалтанд оруулдаг. Гэвч хэрэг дээр энэ нь өндгийг муутгаж ялзруулсан зүйл биш. Харин химийн нарийн урвалын тусламжтайгаар дарж исгсэн уламжлалт технологи юм. Энэхүү зуушиг хийхдээ нугас, тахиа эсвэл гургуулын өндгийг ашигладаг. Шинэ өндгийг шавар, модны үнс, түүхийн шохой, давс болон цайны хандны холбог, зурамгаар бүрж цагаан будааны хальсанд өнхрүүлээд хэдэн 7 хоногоос хэдэн сарын турш агаар оруулахгүйгээр хадгалдаг. Энэ хугацаанд шохой болон үнснээс ялгарсан шүлтлэг бодисууд өндөгний хальсаар нэвтэрч доторх уургийг нь задалдаг. Шүлтийн нөлөөгөөр ямар нэгэн бактери үржих боломжгүйгээр боловсрдог байна. Хар хүргэн өнгөтэй цэлцэгнэр шиг бүтцтэй болох ба үсний будаг эсвэл шээс шиг үнэртдэг. Гэвч энэ үнэрийг нь төвчээд амсаж үзвэл бяцлах шиг л амтагддаг юм. 12. Шарсан тарантула алц. Шарсан тарантула бол Камбож улсын тэр дундаа Искон хэмээх хотын дэлхийд алдартай уламжлалт аимшигт зоог юм. Жуулчид үсрэхэг том аалзны гадаад төрхөөс айж дэлхийн хамгийн жигшүүртэй хоолны жагсаалтад тогтмол оруулдаг. Гэвч Камбож иргэдийн хувьд энэ нь хүнд хэцүү цаг үеийг давж гарахад нь тусалсан түүхтэй өдгөө жуулчдыг заавал амсаж үздэг алдартай гудамжны хоол болжээ. Энэ хоолнд хэрэгэлдэг тарантулын аалз нь ердийн жижиг аалз биш, хүний алганы чиний том хэмжээтэй, хазахт нь халуур хүлчилгээ өгдөг хортой үсрэхэг хар тарантулын аалз юм. Эдгээр аалзнууд Искон хотын ойролцоох ширүүн ой мод, тариалангийн талбайн хөрсөнд нүх ухаж амьдардаг. Нутгийн иргэд гар аргаар нүхийг нь ухаж аалзны хортой соёог нь сугалж аваад амьдаар нь цуглуулан тижээн хүнсэнд хэрэгэлдэг байна. Биеийн хэсэг бүр нь өөр амттай байдаг ба хамгийн муухай хэсэг нь гидсэн хэсэг бөгөөд дотор нь аалзны өткөн, дотор эрэхтэн, заримдаа өндгөнд байдаг ба хар өнгөтэй зутан шиг шингэн бүтэцтэй байдаг. Жуулчид ихэвчлэн гидсийг нь хаяж хөлцөөж иддэг бол нутгийн иргэд бүгдийг л хусдаг байна. Камбожийн эмэгтэйчүүд аалзны махыг арьс, үсийг гоо сайхан байхад тусалдаг гэж үздэг гэнэ. 11. Тонзидан. Тонзидан буюу монголчил бол зандан хөвгөний өндөг гэх хоол бол хятадын Женя мужийн Дунян хотод хаврын улиралд хийдэг гадны хүмүүсийг хамгийн ихээр алмайруулж цочирдуулдаг уламжлалт зоог юм.
Бусад улсынхны хувьд үүнийг дэлхийн хамгийн жигшүүрт хоолны тоонд зүй ёсоор оруулдаг бөгөөд 2008 онд Дунъян хотын захиргаанаас үүнийг бит бус өвөөр бүртгэж авсан байдаг. Нэрнээсээ л харахад сонин санагдах энэ хоолыг хийх технологи нь маш ачаархалтай. Дунъян хотынхон ердийн дахианы өндгийг бэлгийн насанд хүрээгүй ихэвчлэн 10-аас доош насны жоохон хөвгүүдийн шээсэнд чанаж бэлтгэдэг. Хаврын улирал эхлэхээр хотын хоолны газрууд тогооч нар орон нутгийн баг сургуулиудад очиж коридорт нь хувин тавьдаг. Багш нар нь хичээлийн завсарлагаанаар жаахан хөвгүүдийг яг тэр хувин руу шээхийг сануулж өдөр бүр шин шээс цуглуулдаг байна. Өндгийг чанахтаа өндгнүүдийг шээсэнд хальстай буцалгах ба болсны дараа хальсыг нь хаглан цуулж дахин зөөлөн галаар 24 цаг чанана. Ингэснээр шээс өндөгний дотор руу сайн нэвчих нөхцөл бүрддэг. Шээсийг өдөржин буцалгаж ширгээдэг учраас хот даяарх аммиак болон шээсний хурц их үнээр ханхалдаг. Гадны жуулчид байтугай хятадын бусад мужийн хүмүүс ч энэ үнэрийг дийлж чаддаггүй. Дунъян хотод хаврын улиралд орон нутгийн иргэд өөрсдөө идэхээс гадна хамаатан садан найз нөхөдтэй бэлэг болгон илгээдэг ба ихээхэн хүндэтгэлтэй бэлэг болдог гэнэ. 10. Квяк. Квяк бол Арктикийн бүс нутагт тэр дундаа Гренландын хойд хэсэгт амьдардаг Иньют хүмүүсийн уламжлалт маш өвөрмөц өвлийн зоог юм. Энэ бол дэлхийн хамгийн экстрим, хамгийн хурц үнэтэй хоолнуудын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд хөлдөө цас мөсөн дунд амьдардаг хүмүүсийн хувьд хэдэн зууны турш амьд үлдэх, витамин А нөхөх цорын ганц гол арга байсаар иржээ. Квякийг бэлтгэхэд 2 гол амьтан хэрэг болдог ба тэр нь далайн хав болон аавк хэмээх Арктикийн жижиг далайн шувуу. Эхлээд нэг том далайн хавыг агнаж толгой болон дотор эрхтнүүдийг нь авч хаях ба дотор нь 300-аас 500 орчим жижиг аавк шувууг өд хошуу хөл дотор эрхтэнтэй буюу бүтнээр нь далайн хавны арьсан дотор чихэж хийнэ. Шувуудыг бүрэн чихэж дуусаад далайн хавны арьсыг сайтар ойж агаар оруулахгүй тулд дээрээс нь далайн хавны өөхөөр нь ялж битүүмжилдэг. Ингэж бэлтгэсэн квякийг газрын хөрсөнд болж дээрээс нь маш том хүнд чулуугаар дарж доторх агаарыг шахаж гаргадаг байна. Шувуудыг далайн хавны дотор чулуун дор 3-аас 18 сарын турш байлгаж байгалийн аргаар эсгэж буюу илжирүүлж боловсруулдаг. Энэ хугацаанд далайн хавны өөх шувууны мах руу нэвчиж махыг нь зөөлрүүлэн муудахаас сэргийлдэг гэнэ. Өвлийн цагт эсвэл уламжлалт баяр болоход квякийг гаргаж ирж иддэг. Шувууг далайн хавны арьснаас гаргаж өдийг нь зулгаагаад л шууд түүхийгээр нийтэх ба эхлээд шувууг бөксөөр нь доторх шингэнийг нь уудаг байна. Гадны хүмүүс бол үнэрийг нь аваад шууд огж эхэлнэ. 9. Акулын сэрвэний шүл. Акулын сэрвэний шүл нь Хятадын соёлд сүм улсын үеэс ихтэй язгууртнууд болон хаадын ширээнд залардаг байсан ба дэлхийн хамгийн үнэтэй хүндэтгэлийн тансаг зоогнуудын нэг юм. Харин өнөө цагт энэ хоол нь харагдах байдлаасаа биш харин түүнийг бэлтгэх явцад байгаль дэлхийн амьтны аймагт учруулдаг аимшигт харгислалаас болж дэлхийн нийтийн хамгийн том шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгараад байна. Далайд акулыг барьсны дараа загасч зөвхөн дээд доод болон хажуугийн сэрвэнүүдийг нь амьдаар нь зүсэж авдаг. Учир нь акулын мах үн багтай. Далайн завны хөргүүрт их цай эзэлдэг тул тэд зөвхөн хамгийн үнэтэй сэрвээг нь л авдаг гэнэ. Ингээд сэрвээгүй болсон амьд акулыг буцаагаад далайраа шидчихдэг. Сэрвээгүй болсон акул далайн ярол руу живж сэлж чадахгүй тул бусад амьтны хоол болох эсвэл амьдаараа тарчилж амьсгал хураадаг байна. Акулын сэрвээ нь үндсэндээ цэвэр мөгөөрс бөгөөд өөртөө ямар ч амтан үнэр агуулдаггүй. Шүлэнд хийж чанахад тэрхүү мөгөөрс нь урт нарийнхан гомин шиг бүтцтэй болж хуурдаг. Хятадын уламжлалт соёлд акулын шүлийг зүгээр нэг хоол биш, нэр төр, баян чинэлэг байдал, сүр хүчний бэлэгдэл гэж үздэг. Гэхдээ дэлхий дээр жилд 73-аас 100 сая орчим акул зөвхөн шүлний төлөө үхэж байна. Үүнээс болоод далайн экосистемийн дээд махчин болох акулын тоо толгой сүүлийн хэдэн 10 жилдэл 70-90% буурч байгаль орчны тэнцвэр байдалд алдагдахад хүрээд байгаа юм. 8. Kopi Luwak. Kopi Luwak бол Индонез улсад бэлтгэгддэг дэлхийн хамгийн сонин бөгөөд хамгийн үнэтэй кофенуудын нэг юм. Нэг аяг нь 30-аас 100 ам доллар, харин 1 кг нь 1000 гаруй ам долларт хүрдэг маш тансаг зэрэглэлийн ундаа. Энэхүү кофений гол нууц нь Индонезийн ширүүн ойд амьдардаг Luwak хэмээх мууртай төстэй жижиг зэрлэг амьтны хоол боловсруулах системд оршдог. Luwak нь хамгийн чанартай, хамгийн сайн боловсрсон чихэрлэг кофений улаан жимснүүдийг маш чадварлаг шилж иддэг ба түүний хотоодны хүчил ферментүүд нь кофений жимсний гаднах зөөлөн идэж задлан шингээдэг. Харин доторх хатуу кофений шошийг шингээж чадалгүй бүтнээр нь баастайгаа хамт гадагшлуулдаг.
Лувак муурны хотоодны ферментүүд кофений үрэнд агуулгадах уургийг задласнаар кофений үндсэн хурц гашуун амтанд байхгүй болдог. Энэхүү кофе нь 18 дугаар зуунд Индонез улс Нидерландын колони байх үеэс үүсэлтэй ба тухайн үед Нидерландын тариалангийн эзэд нутгийн ажилчдаар кофений жимс түлэгдэг байсан ба өөрсдөө кофе найруулж уухыг хатуу хориглодог байжээ. Кофений амтыг үзэхийг хүссэн ядуу тариаланчид ойд явж байхдаа Лувак муурны баасан дотор кофений үр бүтнээр байхыг олж харан түүнийг нь цэвэрлэж ууж үзтэл гайхалтай амттай байсан тул энэхүү арга уламжлал болгон үлдсэн байна. Дараа нь Голландын эзэд үүнийг мэдэж маш үнэтэй тансаг хүнс болгон Европ руу гаргаж ирсэн гэдэг. 7. Могойтой архи. Могойтой архи бол Вьетнам, зүүн өмнөд Аз болон Хятадын өмнөд хэсэгт эртнээс уусаар ирсэн жуулчдыг хамгийн ихээр алдмайруулдаг уламжлалт хатуу ундаа юм. Шилэн лонхон дотор аврах том хортой могойг оргож хийсэн нь харагдах байдлаасаа барууныхны аимшигын зүйлсэн жагсаалтанд ордогч Азийн уламжлалт ангаах ухаанд үүнийг дээд зэргийн имчилгээний чанартай тансаг эдэнт тооцдог. Ихэвчлэн наж могой, гүрвэл эсвэл бусад төрлийн хортой могойг ашигладаг тул хүмүүсийн хамгийн их айдаг зүйл бол могойн хор юм. Гэвч могойн хор нь уураг дээр суурилсан бүтцтэй байдаг ба архинд агуулгадах өндөр градусын спирт нь могойн хорны уургийг бүтцийг нь задлж идэвхгүй болгодог тул хоргүй уухад аюулгүй болж хувирдаг байна. Гэхдээ могойтой архи нь хоёр янз байдаг ба шилэнд хийж дарсан архинаас гадна мөн ресторанд амьд могойг авчирч зочны нүдэн дээр зүрхийг нь сугалж цусыг нь шууд аяхтай архи руу шахаж өгдөг өөр төрөл байдаг юм. Маш ховор тохиолдолд архинд дараад хэдэн сар болсон могой үхэлгүй зөвхөн комонд орсон байх тохиолдол гардаг ба архины градус бага байх эсвэл агаар дутуу шахагдсанаас болж могой амьд үлдээд лонхыг нээх үед хүнийг хазаж амьд нь хүрсэн харамсалтай тохиолдол Хятад болон Вьетнамд цөөнгүй бүртгэгдэж байжээ. 6. Чов дүүпүү. Чов дүүпүү буюу өмхий дүүпүү бол Хятадын хоолны соёлын дэлхийд даяар алдаршсан хамгийн алдартай хамгийн өвөрмөц гудамжны хоол юм. Жуулчид үнэрийг наммагцаал бохир ус, шивэр эсвэл ялзарсан хогшиг байна гэж зүгтдагч хятадуудын хувьд үнэр нь өмхийч амт нь диваажин гэгддэг донтуулдаг өвдөстэй тансаг зууш юм. Өмхий дүүпүү бол зүгээр нэг мууцсан хүнс биш харин хийм биологийн нарийн дамжлагаар хийгдсэн эсгэлтийн бүтээгдэхүүн юм. Уг дүүпүүний гол найралга нь хэдэн сараас хэдэн жил эсэгсэн шүүс ба уг шүүсний орцонд гашилсан сүү, эсэгсэн могоо, хатаасан сам хорхой, цагаанга, ургамлын ханд болон хятад эм тангийн холимог дээр махыг нэмж хийдэг байна. Уг шүүсэндээ шин түүхий дүүпүүг хийж хэдэн цагаас хэдэн өдрийн турш сойно. Энэ хугацаанд шүүсэн дэх бактериуд дүүпүүний уургийг задлж амин хүчил болон хүхэрт ус төрөгчийг ялгаруулснаар уг алдартай хоол бэлэн болдог байна. Үнэрийг нь тооцвол өмхий дүүпүү нь эрүүл мэндэд маш сайн хүнс юм. Эсгэлтийн явцад маш их хэмжээний пробиотикийг үйлдвэрлэх тул хоол боловсруулах системийг сайжруулдаг. Мөн витамин B12-оор баялаг тул веган хүмүүсийн амин дэмийг нөхөхөд тустай гэгддэг. 5. Хулганы зулцахтай дарс. Хулганы зулцахтай дарс нь Хятад болон Солонгосын уламжлалт ангаах ухаанд хэрэглэгддэг маш өвөрмөц бөгөөд олныг гайхшруулсан уламжлалт эмчилгээний ундаа юм. Хулганы зулцгануудыг төрөөд дөнгөж 2-3 хонож буй нүдэ нээгээгүй өсөн нургаагүй үед авдаг ба амьд хулганы зулцгануудыг ямар нэгэн байдлаар угааж цэвэрлэхгүйгээр шууд цагаан будааны нэрвэл архи дотор амьдаар нь хийдэг. Архины градус нь ихэвчлэн 40 градусаас дээш байна. Нэг шилэнд ойролцоогоор 10-аас 12 зулцах хийх бөгөөд дарсыг харанхуй сэрүүн газарт 12-оос 14 сар байлгаж дардаг. Энэ хугацаанд хулганы биеийн бүх шим тэжээл нь архинд уусаж шингэдэг гэж үзнэ. Хятад болон Солонгосын ардын эмнэлэгт үүнийг зүгээр нэг согтуурлах ундаа биш харин бүхнийг ангаагч юм гэж үзэж астам, уушгины өвчин, илэгний өвчин, эрчүүдийн бэлгийн чадварыг сайжруулах мөн энергийг нөхөх зорилгоор биеийн тамирыг тэнхээ сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Дарс нь маш хурц, түүхийн мах үнэртсэн, ялзмаг шиг үнэртэй байдаг ба уусны дараа аманд маш эвгүй үнэр үлддэг. Дарсыг ууж дуусны дараа шилний ёроолд үлдсэн хулганы зулцгийг идэж болдог бөгөөд энэ нь яг л эрдэн шиг байдаг гэнэ. Орчин үеийн ангаах ухаан болон эрүүл ахуйн байгууллагууд энэхүү дарсыг уухыг гэр соргилдог ба орчин үед Хятад Солонгосын томоохон хотуудад үүнийг задгай худалдаалах нь хориотой бөгөөд зөвхөн хөдөө орон нутагт уламжлалт ангаах ухааны далд захуудаар эсвэл гэрээрээ бэлтгэж хэрэглэх тохиолдол байна. 4. Балуут. Балуут нь зүүн өмнөд Азийн орнууд, ялангуяа Филиппинд маш түгээмэл үндэсний хэмжээний гудамжны хоол юм. Үүнийг энгийнээр хэлбэл дотроо бүрлдэж буй дэгдэрхэтээ нугасны чансан өндөг гэж ойлгож болно. Балуут нь зүгээр нэг муудсан өндөг биш харин маш нарийн хугацаа дулааны горимд инкубаторт гойж барьсан өндөг байдаг.
Балуутыг идэх нь өөрийн гэсэн дүрм дараалалтай. Өндөгний шовх биш мохоо талыг нь халбгаараа зөөлөн тогшиж хаглаад хальсыг нь баг зэрэг хуулна. Дотор нь байгаа халуун тунгалаг шүүсийг хамгийн түрүүнд сорж уудаг. Филиппинчууд энэ шүүсийг хамгийн амттай хэсэг гэдэг. Ил гарсан өндөгний шар болон дэгдээхий дээр баг зэрэг далайн давс нунтаг чинжүү цагаан зузцсан. Үүний дараа өндөгний шар болон бүрэлдсэн дэгдээхийг хамтд нь иддэг. Өндөгний ёроолд колоно гэж нэрлэгддэг цагаан маш хатуу хэсэг үлддэг ба энэ эрдэн шиг хатуу тул ихэвчлэн идэлгүй hayдаг. Филиппинд балуутыг бэлгийн чадварыг нэмэгдүүлдэг өвдөгний үе мөчөнд сайн энерги ундаа гэж үздэг. Тийм ч учраас ихэвчлэн өдөр шөнийн цагаар хүйтэн шар архитай хамт зардаг. Годамжны худалдагчид шөнөөр балуут гэж чангаар хашгиран явж зардаг нь соёлынх нь нэг хэсэг юм. 3. Казу Марцу. Казу Марцу нь Италийн Сардин арлын уламжлалт дэлхийн хамгийн хачирхалтай бөгөөд аюултайд тооцогддог бяцлаг юм. Сардин хэлнээс орчуулбал ялзарсан бяцлаг эсвэл өтний өвөр болсон бяцлаг гэсэн утгатай. Энэхүү бяцлаг нь дотроо амьд өтнүүд агуулдгаараа алдартай бөгөөд Генсийн амжилтын номонд дэлхийн хамгийн аюултай бяцлагаар бүртгэгдсэн байдаг. Барууны орнуудад болон эрүүл ахуйн хуулиар үүнийг албан ёсоор хориглосон байдаг ч Сардин арлын иргэд үүнийг соёлын үнэт өв тансаг зэрэглэлийн зоог гэж үзсээр иржээ. Энэхүү бяцлагыг хийх үйл явц нь ердийн бяцлаг үйлдвэрлэлээс тис өөр бөгөөд байгалийн ферментацийг туйлдуулах замаар гаргаж авдаг. Хамгийн түрүүнд уламжлалт пекорино бяцлагыг бэлдэнэ. Дараа нь бяцлагны гаднах хальсыг хэсэгчлэн авч задгай газар үлдээх ба ингэснээр бяцлагны ялааг игддэг тусгай ялаа ирж бяцлагны ан цав нүхнүүдэд өндгөө шахдаг. Нэг ялаа нэг удаад 500 гаруй өндөг шахах чадвартай. Өндгөнөөс гарсан авгалдайнууд бяцлагыг идэж эхлэх ба өтний хоол боловсруулах эрхтнээс ялгарах хүчил нь бяцлагны өөх тосыг задалж бүтцийг нь маш зөөлөн цөцгий шиг шингэн болгож хуургадаг. Бяцлаг дотор мянган амьд цагаан өтнөд бужигнаж бяцлаг бүрэн зөөлрж хурц үнэртэй болох үед идэхэд бэлэн болсонд тооцно. Казу Марцу бяцлагыг идэх үед хамгийн анхаарал татдаг зүйл нь түүний доторх өтнүүд юм. Эдгээр өтн ойролцоогоор 8 мм урттай бөгөөд өөрийг нь хөндөх эсвэл аюул тулгарсан үед 15 см хүртэлх өндөрт үсрэх чадвартай. Сардиничууд бяцлагыг доторх өтнүүд нь амьд хөдөлж байх үед идэх ёстой гэж үздэг. Учир нь өтнөд үхсэн байвал бяцлаг муудаж хортой болсны шинж гин. Бяцлагыг хазах үед өтнүүд хүн рүү үсрэх эрсдэлтэй тул хүмүүс гараараа нүдээ хаах эсвэл нүдийн шил зүүж идэнэ. Бяцлагыг идэх үед өтнүүдийг сайн зажилж алж чадахгүй бол тэдгээр нь хотоодны хүчилд үхэлгүйгээр амьд үлдэж нарийн гидсэнд хүрэх аюултай. Өтнүүд гидсний ханыг дэгээгээрээ зууж цоолохыг оролцсноор дотор цус алдалт, бөөлжих, суулгах гэсэн дотор хүчтэй өвдөлт үүсдэг. 2. Хаук Карл. Хаук Карл нь Атлантын далайн хойд хэсэгт орших Айсланд улсын үндэсний хамгийн алдартай бөгөөд хачирхалтай уламжлалт зоог юм. Үүнийг энгийнээр ялзруулж хатаасан акулын мах гэж тодорхойлж болно. Барууны соёлд болон жуулчдын дунд үүнийг дэлхийн хамгийн муухай үнэртэй идэхэд хамгийн хэцүү хүнсний нэг гэж үздэгч Айсландчуудын хувьд энэ нь өвөг дээдсийнх нь хүнд хэцүү цаг үеийг даван туулж ирсэн түүх, соёлынх нь бахархал салшгүй нэг хэсэг юм. Хаук Карлыг хийхэд Гренландын акул эсвэл авраг акулын махыг ашиглана. Эдгээр акулууд нь бөөр болон шээс ялгаруулах системгүй тул биеийнхээ бүх шээс хорт бодисыг арьс махныхаа дагуу шүүж амьдардаг байна. Гренландын акулын түүхийн мах нь шээсний хүчлээр маш баялаг тул хүний биед шууд үхлийн аюултай хор болдог. Түүхийгээр нь идвэл хүнд хэлбэрийн хордлого үүсгэж мэдрэлийн системийг саатуулна. Айсландчууд энэхүү хорт махыг идэж болохын тулд олон зуун жилийн турш шалгарсан эсгэж хорыг нь гадагшлуулах тусгай аргыг бодож олжээ. Акулын махыг идэж болох үе шатанд хүрэхийн тулд маш урт хугацаа шаарддаг. Хаук Карл нь дэлхийн хамгийн хурц үнэртэй хүнсний жагсаалтыг байнга тэргүүлдэг. Бэлэн болсон махнаас маш хүчтэй аммиак буюу цэвэрлэгээний бодис эсвэл шээс шиг үнэртдэг. Бүр анх удаа үнэртэж байгаа хүмүүсийн олонх нь шууд бөөлждөг. Хачирхалтай нүнрээ бодвол амт нь арай гайгүй гин. Өнөө үед Айсландчууд Хаук Карлыг өдөр тутмын хүнсэндээ мэдээж өргөн хэрэглэхэ болсон ба Айсландын өвлийн уламжлалт баяраар хүмүүс өвөг дээдсийнхээ идэж байсан хоолыг идэж соёлоо дурсдаг. Энэ үеэр Хаук Карлыг заавал ширээн дээр тавина. Сонирхолтой нь Айсландд ирсэн жуулчдын заавал хийж үзэх ёстой эр зөргийн сорилт болж хувирсан тул супермаркетуудад жижиг савлгаагаар тогтмол зарагддаг байна. 1. Сарстрёминг.
Сарстроминг Шведийн хойд нутгийн уламжлалт дэлхийн хамгийн хурц бөгөөд эвгүй үнэртэй хүнсээр албан ёсоор тодорсон эсэгсэн тул загас. Шведийн соёлд үүнийг үндэсний тансаг зоо гэж үздэгч гадаадынхан болон жуулчдын хувьд энэ нь орчин үеийн хамгийн том аимшигын сорилт болон хувирчээ. Энэхүү хүнсийг бэлтгэх арга олон зуун жилийн турш өөрчлөгдөөгүй бөгөөд давсны хэмжээг маш нэрийн тааруулдаг. Хаврын өрөнд дулаан цаг буюу 4-5 дугаар сард Балтийн тэнгисээс тул загсыг барьж авдаг ба эсгэж муутгаж байгаад 7 дугаар сарын ихээр лаазалдаг. Хамгийн сонирхолтой нь лаазалсан хойноч загас доторх бактериуд идэвхтэй хэвээр байж эсгэлд үргэлжилсээр байна. Сарстромингийн лаазыг нээх үед ялзарсан өндөг, бохир усны сувг, удаан жил угаагаагүй оймс зэрэг дэлхийн хамгийн муухай үнэртэй юул байна. Түүнээс илүү аимшигтай үнэр үнэртдэг. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар тус хоол нь дэлхийн хамгийн хурц үнэртэй бяцлаг, хүнснээс нэн даруй хэд дахин хүчтэй бөгөөд хүн төрлөختний идэж болох хамгийн өмхий хүнс гэж батлагдсан байна. Интернет дээрх бичлэгүүд дээр хүмүүс лаазыг шууд өрөөндөө нээж бөөлжиж байгаа харагддаг. Гэвч уг загсыг задлахтаа заавал задгай газар мөн усан дотор задлах дүрмтэй гэнэ. Шведүүд жил бүрийн 8 дугаар сарын 3 дахь пүрэв гаригийг Сарстромингийн өдөр гэж тэмдэглэж тухайн жилийн шинэ ургацын загсыг албан ёсоор идэж эхлэх соёлтой. Хүний жигших мэдрэмж нь хувьслын явцад бидний бие махбодыг хортой, муудсан бактериар баялаг зүйл идэхээс хамгаалах зорилгоор үүссэн байгалийн рефлекс юм. Гэвч энэ мэдрэмж нь туйлын харьцангуй бөгөөд тухайн хүний өссөн соёл, орчноос шууд хамаардаг. Нэг үндэстний хувьд өдөр тутмын хэвийн бүр тансагт тооцогдох зоог нөгөө үндэстний хувьд хамгийн муухай хоол болж харагддгийн нууц ердөө л соёлын ялгаанд оршдог байна. Энэ удаад та бүхэндээ дэлхийн хамгийн муухай жигшүүрт 20 хоолыг танилцууллаа. Таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй баярлалаа.